Америк нэгдсэн улс хойд Атлантын далайд Орос улбаны улсын далбаа бүхий нээц тээвэрлэгч хөлөг онгоцыг саадуулжээ. Колумб улсын ерөнхийлөгч Густаво Петро цагаан ордонд оргидлаа. Хоёрын 2025 онд Европын улс орнууд Орос улбаны улсаас $1.2 тэрбум евро бүхий шингэрүүлсэн байгалийн худалдан авчээ. Дональд Трамп олон улсын 66 байгууллагаас Америк нэгдсэн улсыг гаргах захирамжид гарын өсөж зарлаа. Арамдаг үзэгчтэй Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Бид өнөөдөр олон улсад болсон онцлог мэдээллээс таймл өргөлнө. Венесуэл улсын ерөнхийлөгчийг улсаас нь баривчлаад зогсохгүй Венесуэл улсыг түр удирдана гэдгээ зарлаад байгаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засагаргааны олон нийтийг зочирдуулсан дараагийн үйлдэл юу байсан талаар мэдээлэх гэж байна. Тэгэхээр өчигдөр Америк нэгдсэн улсын тэнгисийн хүчин Атлантын далайд Венесуэлтэй холбоотой байж болцсошгүй Маринера гэх нэртэй Орос улбаны улсын бүртгэлтэй нефт тээвэрлэгч хөлөг онгоцыг саатуулж хураан авсан байна. За нэгдсэн үндэсний байгууллагын 1982 оны далайн хуулийн тухай конвенцэд заасны дагуу аль ч улс бусад улсын харьяалалд зохих ёсоор бүртгэгдсэн хөлөг онгоцыг онгоцны эсрэг хүч хэрэглэх эрх ямар ч улсад байхгүй гэж заасан байдаг. Тиймээс Дональд Трампын засагаргааны энэ үйлдэл олон нийтээс чамгүй шүүмжлэл дагуулах төлөвтэй байна. Цагаан ордноос тайлбарлаж байгаагаар хуучин Bella 1 гэх нэртэй байсан энэхүү хөлөг онгоц нь 2024 онд Америк нэгдсэн улсын хоригт орж байсан хууль бусаар Ираны тосыг тээвэрлэж байсан сүүдрийн флотын нэг хэсгэ гэж байна. Сүүдрийн флот гэдэг нь Венесуэл, Иран, Орос зэрэг улсууд Америк нэгдсэн улсын хоригийг тойрон гарах зорилготой хөлөг онгоцуудыг хилдэг байна. Эдгээр хөлөг онгоцууд нь ихэвчлэн хуучирсан эсвэл нэр бүртгэл даатгалын мэдээлэл нь нууц олддоггүй зарим тохиолдолд хуурамч байдаг байна. Америк нэгдсэн улсын эрх баригчид эдгээр хөлгүүдийг газрын тосны хоригийг тойрон гарахаас гадна далайн дор хорлон сүйтгэх ажиллагаа хийдэг. Хууль бусаар дрон хөөрөх зэрэг үйлдэлүүдийг хийдэг байж магадгүй гэж таамагладаг. Тэгвэл S&P Global компани тооцоолоор дэлхийн нийт нефт тээвэрлэгч хөлөг онгоцуудын 5/1 буюу 20% нь иймэрхүү байдлаар хоригт орсон улсаас нефт нууцаар тээвэрлэхэд ашиглагддаг байна. Үүний 10% нь Венесуэлийн нефтийг, 20% нь Ираны нефтийг, 50% нь Орос улбаны улсын нефтийг тээвэрлэдэг бол үлдсэн 20% нь тодорхой улс оронд хамааралгүй хэд хэдэн улсын дунд явдаг гэсэн тооцоо байна. Тэгвэл Америк нэгдсэн улсын тэнгисийн хүчинд саатуулагдаад байгаа энэхүү Bella 1 буюу Маринера гэх нэртэй энэхүү хөлгийн тухайд энэ ажиллагаанд Их Британи улсын зүгээс тусалцаа үзүүлсэн юм байна. Их Британий батлан хамгаалалтын сайд Джон Хилигийн мэдээлж байгаагаар Орос, Иран, Венесуэл зэрэг улстай холбоотой хууль бус нефт зөөвөрлөхөд ашиглагддаг байсан хөлөг онгоцоо гэж таамаглаж байна. Америк нэгдсэн улсын эргийн хамгаалтын албаныхан өнгөрсөн сараас хойш энэхүү хөлгийг барьж авахар ажиллаж байсан юм байна. Тухайн үед хөлөг Карибын тэнгисийн бүсэд Венесуэлийн чиглэлд явж байсан байна. Үүний дараа хөлөг гинэт хой зүг рүү эргэж нэрээ сольж Оросын бүртгэлийг авч Маринера гэх нэртэй болсон байна. Орос улбаны улсын тээврийн яамнаас ч гэсэн өнгөрсөн оны 12 дугаар сарын 24-ний өдөр энэхүү хөлөгт Орос улбаны улсын далбаа мандуулах төр зөвшөөрөл олгосон гэдгээ баталсан байна. Тэндэж улсынх нь бүртгэл байгаа хөлгийг саатуулсан явдлыг Кремлээс олон улсын хууль дүрмийг зөрчсөн хэрэгэ гэж үзэж байна. Мөнхөс эсэргүүцэж байна. Хөлгийг саатуулах үеийн нарийн мэдээллийг харвал хөлөг Атлантын хойд хэсэгт Исландын өмнөд эргээс ойролцоогоор 300 км-ийн зайд баригдсан юм. Баримтчилгааны үеэр хөлөг гинэт эргэж өмнөд зүгт чиглэлээ сольсон гэж байгаа. Оросын тээврийн яамны зүгээс Америкийн цэргийнхэн хөлгийг саатуулсны дараа холбоо тасарсан гэдгийг хэлж байгаа юм. Даршин дуртахад Маринера хөлгөөс гадна София гэх нэртэй өөр нэгэн сүүдрийн флотын хөлийг өнөөдөр Америк нэгдсэн улсын эргийн хамгаалтынхан саатуулсан байна. Америкийн үндэсний аюулгүй байдлын сайд Кристи Новен болон өмнөд Командл X платформ дээр эдгээр хөлгүүдийг саатуулж байгаа бичлэгүүдийг нийтэлсэн байна. Маринерагийн хувьд ямар ч тос нефт ачсан байгаагүй, харин София хөлгийн тухайд ойролцоогоор 2 сая баррел нефтийг ачсан ба албаныхан үүнийг Венесуэлийн бомб тос ачсан гэж таамаглаж байна.
Америк нэгдсэн улс ийм төрлийн хүлгүүдийг саатуулах, хураан авах ажлаа цаашиж гисэн үргэлжлүүлэхээр байгааг цагаан ордны төлөөлөгч Каролин Левитийн мэдэгдлээс харж болно. Тэрээр Америк нэгдсэн улс хоёрт орсон бүх сүүдрийн флот хүлгүүдийг баривчлах болно гэдгээ уламжилжээ. Дараагийн онцлогтой мэдээллийг хүргэх гэж байна. За тэгэхээр цэргийн ажиллагаа явуулж маадгүй дараагийн улс нь Колумбус байж болох тухай. За мөн Колумбийн ерөнхийлөгч Густаво Петрог ноцтой асуудалтай хүн гэж цоллож байсан ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Густаво Петротой утсаар яриа зогсохгүй цагаан ордонд өрсөн байна. Түүний хувьд байр суурь нь ийхүү огцом өөрчлөгдсөн байгаа нь тэрээр сошиал хуудсандаа Колумбийн ерөнхийлөгч Густаво Петротой ярилцах нь нэр төрийн хэрэг байсан. Хоёр улсын хооронд үүсэт байгаа асуудлуудыг тайлбарлахад мөн шийдэл хайхад бэлэн байгаа гэдгээ Густаво Петро илэрхийлсэн гэсэн байна. Эргэн сануулгах юм бол энэ 7 хоногийн эхээр тэрээр Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах цэргийн ажиллагааны талаар хэвлэлүүдэд мэдээлэл өгч байх үедээ Колумбийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжийг үүсгээгүй. Гэхдээ ийм ажиллагаа надад боломжийн сонсогдож байна гэж хэлсэн. Мөн Колумбийн засгийн газрыг асуудалтай хүн удирдах байна гэж хэлсэн нь ерөнхийлөгч Густаво Петрог хэлсэн хэрэг байна. Үүнийх нь хариуд нин дараа Густаво Петро Дональд Трамп өөрийг нь гүтгэж байна гэж мэдээлэл хийж Латин Америкийн улс орнууд хоорондоо нэгдэхгүй бол зарц боол мэт харьцуулагдана гэж шүүмжилж ирсэн. Харин өнөөдрийн байдлаар ийхүү хоёр улсын төрийн тэргүүний аль альных нь байр суурь харьцангуй зөөлрсөн байдалтай бүтэн нэг цагийн турш утсаар ярьсан байгаа нь энэ. Талууд Венесуэл улс болон мансууруулах бодисны 8 гэсэн хоёр гол асуудлыг ярьсан гэж байгаа. Гэхдээ Петрогийн хувьд Дональд Трамптай утсаар ярьсан цагаан ордонд мөн айлчлахаар болсон зэргээс үл хамааран иргэдтэй хандан анхаарал болгоомжоо сулруулж болохгүй гэдгийг улсынхаа эрх ашигыг хамгаалахын төлөө ажиллана гэдгийг хэлж байна. Колумбус нь олон жилийн турш Америк нэгдсэн улсын Латин Америк дахь гол түнш мөн мансууруулах бодисын эсрэг ажиллагааных нь гол хамтрагч улс байсан гэгддэг. Гэхдээ талууд мансууруулах бодисын 8 ажлыг баривчлах, босогч бүлгүүдтэй тэмцэх зэргээр нэгт хамтран ажилладаг байсан. Гэвч Дональд Трампын засаглалгаа өнгөрсөн оны 10 дугаар сард Густаво Петрог мөн түүний гэр бүл засгийн газрын гишүүдийг нь мансууруулах бодисны 8-нд холбоотой гэж буруутгаж улмаар 20 гаруй хэмжээнүүдийг авч эхэлсэн байдаг. Мөн Карибын тэнгист хар тамхи тээвэрлэж байж болзошгүй гэж сэргийлэгдсэн хүлгүүд рүү агаараас цохилт өгч эхэлсэн дотор нь Колумбусын хүлгүүч гэсэн багтаж байгаа. Үүн дээр нэмээд мэдээний ихэнд дурдсанчлан Дональд Трамп дараагийн цэргийн ажиллагааны байна Колумбус байж магадгүй талаар хэлснээр Колумбусын хэд хэдэн хотод Дональд Трампын цацаграгааг эсэргүүцсэн шүүмжилсэн жагсаалууд Колумбусад ирчийг авсан баг. Нөхцөл байдал цааш төрийн тэргүүдийн харилцаа хэрхэх хэрвээ уулзаж чадвал ямар шийдэлд хүрэх мөн Колумбусын эрх баригчид Венесуелийн асуудлаар ямар байр суурь баримтлах вэ зэргээс хамаарах төлөвтэй байна. Европын ихэнх улс орнууд Украины дайны улмаас Орос улбаны улсын эрчим хүчний экспортоос хэд хамааралтай байдлаа бууруулахыг оролдож байгаа ч гэлээ бодит байдал дээр ажил хэрэг болж өгөхгүй байгаа болтой. Өнгөрсөн оны байдлаар Орос улбаны улс Европын холбоо руу экспортлсон шингэрүүлсэн байгалийн хийнээсээ 7.2 тэрбум евро буюу 6.2 тэрбум фунт стерлингийн орлого олсон талаар Германд төвтэй хүний эрхийн бие даасан байгууллага болох Urge Vol гэх байгууллага мэдээлсэн. Европын холбоо нь Оросын шингэрүүлсэн байгалийн импортын хоргийг 2027 гэхэд хэрэгжүүлэх амлаж байгаа. Мөн одоогийн байдлаар шат дараатаагаар импортоо бууруулж эхэлсэн гэж зарласан. Гэхдээ өнгөрсөн жилийн хугацаанд шинжээчдийн дүгнэлтээр Сибирийн Ямал хойгийн байгалийн шингэрүүлсэн зохицолбороос Европын бомб руу илгээж байгаа байгалийн хэмжээ огт буураагүй байна. Гэхдээ Ямал терминалаас 15 сая гаруй тонн байгалийн Арктикаар дамжуулан Европын терминал Европ руу хүрэгдсэн байна. Энэ нь 7.2 тэрбум евротой дүүцэж байгаа юм. Цааш дэлгэрүүлж харвал Ямалын хойгийн байгалийн шингэрүүлсэн нийт гадагш гаргасан худалдаасан байгалийн эзлэх Европын хувь нь 2024 онд 75.4% байсан бол өнгөрсөн онд 76.1% болж буурах биш харин ч өссөн байна. Үүнд хоёр гол компани хамгийн их нөлөөтэй байгаагийн нэг нь Их Британи төвтэй CP гэх нэртэй компани, нөгөө нь Грекийн Dynagas гэх нэртэй компани. CP нь Ямалын хойг дахь зохицолборын нийт байгалийн 37.3%-ийг өөрийн хүлгүүдээр тээвэрлсэн юм байна. Зарим Грекийн компани тухайд 34.3%-ийг нь тээвэрлсэн байна. Хэвлэлүүдийн зүгээс энэхүү хоёр компаниас тайлбар авахыг оролдож байгаа боловч одоогоор хариу өгөөгүй.
Ямаал үйлдвэр нь Европын бомб руу нэвтрэхийн тулд Арк 7 гэх нэртэй ангиллын хүлгүүдийг ашиглах шаардлагатай байдаг юм байна. Хэрвээ бомбдод буулгах эсвэл дахин очих боломжгүй бол хүлгүүд Аз руу илүү их цаг шаардсан хүнд маршрутыг ашиглах шаардлагатай болдог гэж байна. Тэгвэл Urgewald-ийн мэдээллээр 2025 онд Бельгийн Zeebrugge гэх нэртэй терминалд 58 хүлэг хурж 4.2 сая тонн шингэрүүлсэн байгалийн хийг хүргэсэн бол Хятадын бомбдод 51 хүлэг хурж 3.6 сая тонн байгалийн шингэрүүлсэн хийг хүргэсэн байна. Францын Dunkerque, Montour гэх нэртэй бомбдод нийт 87 хүлэг 6.3 сая тонн байгалийн шингэрүүлсэн хийг хүргэсэн байгаа нь бусад Европын улсуудтай харьцуулахад хамгийн их хэмжээ ав. Өөрөөр хэлбэл Франц улс Ямаал үйлдвэрийн хувьд хамгийн том импортлагч нь байсан гэсэн. Францын Total Energies гэх нэртэй компани одоо ч гэсэн Ямаал байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрийн төсөлд гол хөрөнгө оруулагч одоо хүртэл хэвээр байгаа юм. Дараагийн онцлог мэдээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаглага Америк нэгдсэн улсыг олон улсын 66 байгууллагаас гаргана гэж мэдээллээ. Гэхдээ Дональд Трампын засаглага олон улсын байгууллага дахь оролцоог нарийвчлан үнэлсний дараа энэ шийдвэрийг гаргасан гэж тайлбарлаж байна. Энэхүү шийдвэрийг албан ёсоор аль хэдийн баталгаажуулсан бөгөөд үүгээрээ үндэсний их ашиг цонгомл оролцоог илүү чухалчлахад анхаарна гэж тайлбарлаж байна. Америк нэгдсэн улсын гарсан байгууллагын ихэнх нь нэгдсэн үндэсний байгууллагад харьяалагддаг цаг уурын өөрчлөлт, хүн амын эрүүл мэнд, хөдөлмөрийн стандарт, шилжилт хөдөлгөөн, эрчим хүч, соёлын хамтын ажиллагааны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд багтсан байна. Үүний дундаас олонний хаалтлыг хамгийн ихээр татаад байгаа нь нэгдсэн үндэсний байгууллагын цаг уурын өөрчлөлтийн хүрээний конвенцээс Америк гарсан явдал. Энэхүү конвенц нь олон улсын цаг уурын хэлэлцээрийг зохион байгуулдаг гол байгууллагуудын нэг. 2015 онд Парис болсон дэлхийн улс орнууд цаг уурын өөрчлөлтийг багасгахын тулд хамтарч ажиллах олон улсын гэрээг зохион байгуулж байсан. Америк нэгдсэн улс нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангаас гарах болсноо зарлаж байна. Энэ хөгжиж байгаа орнуудад бэлгийн болон нөхөн үржихэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүнлэгийн олон улсын байгууллага. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаглага эдгээр байгууллагын олонх нь удирдлага сул санхүүгийн хувьд үр ашиггүй сахилга бат муу. Америк улсын эрх ашигтай зөрчилддөг улс төрийн зорилгод чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гэсэн шүүмжлэлүүдийг хэлсэн байна. Харин үүний оронд Америк нэгдсэн улсын засгийн газар санхүүжилт болон оролцоогоо стратегийн ач холбогдолтой байгууллагуудад төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж байна. Үүнд нь ялангуяа Америк нэгдсэн улсын Хятад улстай өрсөлддөг салбарын байгууллагууд дээр анхаарна гэж байгаа юм байна. Үүнийг шүүмжлэгчид Америк нэгдсэн улс дэлхийд үзүүлэх нөлөөллөө бууруулж байна гэж үзэж байна. Мөн цаг уурын өөрчлөлт, хүмүүнлэгийн хямрал, хөгжлийн сорилтуудад хамтарсан олон улсын хариу арга хэмжээ хүчин чармайлтыг Америк нэгдсэн улс энэ шийдвэрээрээ сулруулж байна гэж шүүмжилж байна. Хэл Томсон томоохон залилангийн сүлжээг удирдсан гэх хэрэгт буруутагдаад байгаа Хятадын бизнесмен Чен Жи гэх хэрхэм Камбож улсад баривчлагдаж улмаар Хятад улс руу шилжүүлэн өгсөн талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийж байна. Камбожийн дотоод хэргийн яам хийсэн мэдээлэлдээ Хятадын эрх баригчдтай хамтран олон сарын турш мөрдөн шалгах ажиллагаа явуулж явуулсны эцэст энэхүү баривчлагдсан болохыг нь хэлж байгаа юм. Энэ ажлын хүрээнд өнгөрөгч мягмар гарагт Чен болон Хятадын өөр хоёр иргэнийг саатуулж Хятад улсад хүлээлгэн өгсөн юм байна. Чений тухайд Хятад улсад төрсөн Хятад улсын иргэншилтэй нэгэн гэхдээ тэрээр Камбож улсын иргэншил хүсэж аваад байсан юм байна. Энэ өнгөрсөн 12 дугаар сард хүчингү болсон юм байна. Энэхүү түүнийг Хятад улс руу шилжүүлэх эрх зүйн боломж бүрдсэн байна. Түүний хийсэн хэрэгээс дурдвал Prince Holding Group хэмээх олон улсын хэмжээний корпорацийг үүсгэн байгуулж үүгээрээ их хэмжээний онлайн залилангийн ажиллагааг нуун далдлахад ашигласан юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард ил болгосон Америк нэгдсэн улсын яллах дүгнэлтүүдэд Чен нь Камбож улс дахь залилангийн төвүүдийг удирдах хүний 8-нд өртсөн ажилчдыг албадан криптовалют болон хөрөнгө оруулалтын залилан үйлдвэрлэхэд нь ашигласан гэж байгаа. Түүний залилангийн арга барилыг харвал гахаан нядалгаа гэх нэртэй нэрлэгддэг юм арга байдаг юм байна. Энэ нь хохирогчдын итгэлийг олж авах тал дээр цаг их зарцуулдаг онцлогтой. Америк нэгдсэн улсын эрх баригчид түүний хийсэн залилангийн хэрэгүүдийг дэлхийд даяар тэрбумаар хэмжигдэхүйц, тэрбум $10 хэмжигдэхүйц хохирлыг учруулсан гэж байгаа. Америк нэгдсэн улсын засгийн газрын зүгээс Чений хэрэгтэй холбогдуулан
127 мянга гаруй биткойн хураан авсан юм. Энэ нь өнөөдрийн ханшаар 54-өөс 58 их найд төгрөгт тэнцэж байгаа. Царин сэжиглэгдэж байгаа Prince Holding Group нь дээрх бүх хэргийг няцаасан байна. Энэхүү хэргийг зүүн өмнөд Азийн орнуудад залилангийн хуулийн зохицуулалт хэр сул байгааг болон авилгын улмаас зохион байгуулалттай залилангийн сүлжээнүүд цэцгэлэн хүжиж байгааг энэ хэрэгээс харж болохоор. За энэхүү ченжийг Хятад улс руу шилжүүлэн өгсөн асуудлаар Хятадын эрх баригчид албан ёсоор хараахан тайлбар хийгээг байна. Мэдээ үргэлжилж байгаа энэ хэсэгт бид зарим мэдээллийг товчоор багслан мэдээлнэ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг авах зорилготой байгаа гэдгийг илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио эх 7 хоногт Даан улсын удирдлагуудад уулзахаар төлөвлөж байна. Тэрээр цэргийн аргаар асуудлыг шийдэх боломж байгааг дурдсан ч дипломат ёсны хувьд өргөдөл хэрэгцээрээр асуудлыг шийдэхийг илүүд үзэж байгаа гэлээ. Гренландыг Америкийн нэгдсэн улс цэргийн аргаар эзлэх нь НАТОгийн эв нэгдэлд нөлөөлж Европын удирдагчтай хагарал үүсгэх эрсдэлтэй гэж ажиллагчид анхааруулж байна. Америкийн нэгдсэн улс болон Орос улбаны улсын хоорондох хамгийн сүүлийн цөмийн гэрээ болох New Start гэрээ ирэх 2 дугаар сарын 5-нд дуусах гэж байна. Энэхүү гэрээнд хоёр талын цөмийн цэнэгт хошууг 1550-д барих тухай тусгасан байдаг. Орос улбаны улс болон Америкийн нэгдсэн улсын хооронд Украины дайны улмаас энэ гэрээний дараагийн хэрэгцээр явагдахгүй байгаа юм. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны 9-р сард гэрээний хугацааг 12 сарын турш сунгах санал тавьсан байна. Харин ерөнхийлөгч Дональд Трампын тухайд энэхүү саналыг хүлээн авах хэсэг талаар албан ёсоор хариу өгөөгүй хэвээрээ байна. Орос улбаны улсын агаарын зохилтын улмаас Украины 2 бүс нутгууд бараг бүхэлдээ цахилгаангүй болжээ. Эмнэлэг чухал объектууд нөөц эрчим хүчээр ажиллаж байгаа ба Ослын багууд цахилгаан ус халаалтыг сэргээхээр ажиллаж байна. Энэ талаар Украины дэд ерөнхий сайд Кулеба мэдээлж байгаа. Украинд цаг агаар хөөтөрч хасах 20 Цельсиус хүрэх төлөвтэй байгаа ийм үед эрчим хүчний тасалдал ноцтой тулгамдсан асуудал болж байгаа гэлээ. Америкийн нэгдсэн улсын Юта мужийн Солт Лейк хотод сүмийн гадаа буудал зангарч 2 хүн амиа алджээ. Одоогоор цагдаа нар сэжигтнүүдийг эрен сурвалжилж гэрчүүдээс мэдүүлгүүд авч эхэлсэн байна. Мөн холбооны мөрдөх товчоо тусалцаа үзүүлэн ажиллаж байгаа гэлээ. Сүүлийн үед Америкийн нэгдсэн улсад иймэрхүү байдлаар олныг хамарсан зэвсэгт халдлага гарах нь нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жилдэл гэхэд 400 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Та бүхэн Тэнгэр телевизийн өнөөдрийн оройн гадаад мэдээний тайм хөтөлбөр хүрэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.